За сайн бацгаана уу шинжлэхтэй тавтай морил. За өнөөдөр эх 9 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. Тэгээд эдгээр 3 картнаас сонголтоо игээрэй. Зургийг нь ойроос харуулъя. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн эх 9 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. За сарын эхэнд жаахан завгүй яж магадгүй. Юуг чинь зэгцлээд жин там болох гээд нилээ явах бах. Бас ямар нэг чухал ажил амжуулахын тулд хүмүүстэй их харилцаж, ярилцсан, тэд нартай сайн ойлголцохыг хичээх юм шиг байна. Дээрэс нь энийг ингэнгээд чухал зүйл шийдэх болж магадгүй. Ер нь эх сард бичиг баримт харилцаа холбоо таны хувьд чухал байж болох юм. Энэ олон ажлаас болоод жаахан дарамт мэдрэх гэдэж бас магадгүй. Бусдаар бол зүгээр. Тэгээд тэрнээс гадна танай найз нөхөд гэр бүлийнхэн ч байдаг юм уу нэг тийм найдаж болохоор хүмүүс танд тус хүргэж магадгүй. Эсвэл та тэднэрт зөрүүлээд тус болж магадгүй мэн. За өөр гэвэл ер нь бодоод үзэхнээ тэгсний дээр юм шиг байна гэд ямар нэг алсыг харсан шийдвэр гаргаж магадгүй. Өөр тийшээ уух тухай бодож бас магадгүй юм байна. Ерөнхийдөө бол бүхэл юмыг тэнцвүүхэн болох гээд явна. За дараа нь эх сард таны ажил төрөл ямар ахыг харъя. За сарын ихээр сонирн байж иж болох ч гэсэндээ сүүлээр муугүй байна бах. Ажил төрөлтэй холбоотойгоор танд би чаддаг болов уу? Хэрвээ чадахгүй бол яана? Би шал дэмий юм хийгээд яваад байгаа бол яах вэ? Буруу зүрх юм хийгээд алдаа гарах үдэ гэдэг ч юм уу. Санаа зовоолсон асуудал, эргэлзээ, айдас байж бас магадгүй юм байна. Нэмээд дээрэс нь ажлын ачаалттай энийг ч цагт нь амжуулах ёстой, тэрийг ч цагт нь амжуулах ёстой гэд санаа зовоод ээж магадгүй. Зарим хүмүүсийн хувьд бүр ажилласаа хальшраад маргааш очиход ахаал нөгөө ажил, ахаал нөгөө хүмүүс хүлээж байгаа би ажилдаа ямааргүй байна гэж бодоод ээжч бас болно. Аль эсвэл ажил төрөл нь мөнгө санхүүтэй нь холбогдоод санаа зовоод ээж бас болох юм. Тэгээд заримдаа үе үе дотроос өөрийгөө унтраах гээд байхыг ч үүсэхгүй. Гэхдээ ингээд байгаад ээж болохгүй юм байна гэд энэ байдлаас гарахыг бодно. Хичнээн хэцүү байсан ч хамаагүй хүчлээд ч болтугай даваад гарна. Ямар нэг том зоригтой алхамж хийж магадгүй. Өөр ажил төрөл хайх уу, өөр тийшээ явах уу гэж боддог ч юм уу. Зарим нь энэ байдлаас гарах арга чарга юу байна гэж хайж магадгүй. Ямартай ч одоо байгаагаасаа өөр тийш зүгэлж магадгүй юм байна. Яаж ийж зүтгэж агаад шинэ ажилтай болж магадгүй хүмүүс байна. Тэр ажил нь таны бодоогүй байсан газраас олдож магадгүй. Тэрнээс гадна таны ажил төрөлд нэг тийм өндөр албан тушаалтай хүний нөлөө байж магадгүй санагдлаа. Эх сард зарим талаараа эрг өөрчлөлт боломж гарч иж болох юм байна. За цааш нь эх сард таны мөнгө санхүү ямар байхыг харъя. За сарын эхэнд ингээд юм зэрэгцээд зээл төлбөрөө төлмөр байдаг, хажуугаар нь амьдарчхмаар байдаг. Тэгжээтэл энд ч зарлага, тэнд ч зарлага гараад унж магадгүй. Гэхдээ учир нь олдно. Та ингэчүүл болох юм байна гэд хэдий багч гисэн нэмэр болох зүйл олж магадгүй. Бас ингээд байгаа учраас болохгүй байгаа юм байна штэ гэд ямар нэг юм олж харж болох юм. Ингэчүүл зүгээр үү? Эсвэл тэгчүүл зүгээр үү? Яг яавал дээр юм бол гэд хэсэг бодож магадгүй. Сарын эхийн үеэс ахуулаад сарын дунд сүүл үе хүртэл таны мөнгө санхүүгийн байдал баг багаар дээрдээд явна. Хотоол өстө тэхгүй бол болохоо байх нь байна гэд огцомхон твдэж шийдвэр гаргах хэрэггүй. Хит их сэтгэл хөдлөлтөд автах бас хэрэггүй. Үгүй бол хямрах гээд байхыг үгүйсэхгүй. Бас хэрэггүй юмд мөнгөө өртөг, хүмүүст өгдөг, зээлдэг.
үүнийгээ болж өгвөл болох хэрэгтэй. Тэгэх юм бол дараас харт ч гэлтгүү цаашдаа их хэрэг болохоор юм байна. За сүүлд нь эх сард хүн хоорондын ярилцаа ямар ахыг харцгаая. За та надад нэг тэгж санагдаж байна. Надад нэг тийм байна гэдгээ илэрхийлэхгүй байж магадгүй. Хаяа хүмүүсээс хол хөндий болчихсон юм шиг санагдах, эсвэл сэтгэл санаа тогтворгүй байх, тиймэрхүү байх гэдэж магадгүй. Зарим хүмүүст бүр гацаанд орчихсон юм шиг мэдрэмж төрж магадгүй. Тэгээд бас хуучин зүйлс эргэж сөхөгдөх, өнгөрсөнд байсан хүн эргэж гарч ирэх, тань руу холбоо барих, хин нэг хүн танаас уучлалт гуйх, эсвэл чухал зүйл дуулгах, ярилцмааргүй байгаа зүйлийн талаар ярилцах шаардлагатай болох гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл болж болох юм. Мессеж харилцаа холбооны хэрэгслээр дамжуулаад чухал зүйл хүлээж авч магадгүй. Хэрвээ тэх юм бол шууд хариу өгөхөөс өмнө жаахан азнаад сайн бодох хэрэгтэй. Энээс гадна хайр сэтгэлийн харилцаа нэг тийм хаврын тэнгэр шиг болоод байгаа ч юм шиг, болохгүй ч байгаа юм шиг гэж магадгүй. Хоорондоо ойлголцох, хэл амаа ололцоход анхаарах хэрэгтэй болж болох юм. Өөр гэвэл энийг ингэмээр байна. Тэрийг тэгвэл зүгээр байна гэд гэрийнхэнтэйгээ нэг нүгөө ярилцах хэрэгтэй болж магадгүй харагдаж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн эх 9-р сарын ерхий төлбөрийг харцгаая. За эх сар хэрэггүй юм зүтгээд хийдэм яваад байгаа ч юм шиг. Миний ухаан санаа хаана явсан бол би ер нь юу хийх яах ёстой бол гэж бодох үйс. Өөргөө голсон. Жах өөртөө итгэлгүй. Нэг тийм сулбгар байдалтай эхэлж магадгүй. Гэхдээ тэр байдал төд удалгүй арилна. За би юусоо ингэх хэрэгтэй юм байна. Ингэвэл л яг болох юм байна гэд явах учраа олно. Бүх юм айгүй гэгээлэг, энгийн хялбарч юм шиг санагдаж эхэлнэ. Хүн тачаа аваад хайчихж байгаа ч юм шиг, тэнгэр цэлмж байгаа юм шиг санагдана. Унтаа байдлаасаа сэрж эхэлнэ. Би юусоо урд ирдэх шигэ байхаа хэрэггүй мэн. Цаашдаа би өөргөө голох хэрэггүй мэн. Өөрийгөө ч бусдыг ч буруутгахдгаа болоод, уучлахыг нь уучлаад, мартахыг нь мартаад, өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээх нь л ер нь зөв сонголт юм байна гэдгийг ойлгож эхлэх бах. Ирэх сард бах чатгай ахиц дэвшил гарна. Ер нь өөрөөрөө чөлөөтэй байж болох юу вэ? Тийм зүйл рүү явж магадгүй юм байна. За үргэлжлүүлээд ирэх сард таны ажил төрөл ямар байхыг харъя. За зарим талаараа ажилтай холбоотой зүйл дээр эргэн тойрных нь нэг л туслахгүй байгаа ч юм шиг, хамаг ачааны хүндийг өөр дөрөө аваад байгаа ч юм шиг санагдаж магадгүй. Бас эргэн тойрныхондоо гадуурхагдсан мэдрэмж авах, дарамт мэдрэх, хамт ажилладаг хүмүүсийн дундаа ховж ив, тэд нэр хоёр нүур гарах гэх мэтийн асуудал гарч магадгүй. Угаасаа нэг их хүмүүстэй дундаа орох хэрэггүй. Үг хэлээ цэгнээд баг зэрэг зайтай байхад зүгээр ах. Үнэн худлаа нь мэддэхгүй, эргэлзээтэй юмд сонсон болгондоо итгээд хүндээ хөнгөнөөс өгөөд байх бас нэг их хэрэггүй гэж бодож байна. Юмд авталгүй өөрийн гэсэн ухаантай байхад л болоод явчихна. За тэгээд ажил төрөлтэй холбогдоод таны мөнгө санхүүгийн байдал сайжирч магадгүй маань. Төр зүрийн төвхтэй байдал байж болох ч гэсэндээ урт хугацаанд дандаа ийм байхгүй. Тийм учраас ар сарахын юмд ач холбогдол өгөх хэрэггүй. Аз таарад хуучнаасаа арай дээр нөхцөл байдал шилжих, ажлаасаа гарах, ажлаа хүлээлгэж өгөх, илүү дээр ажилд орохч байд юм уу? Тэгж магадгүй хүмүүс байх шиг байна. Өөр бас сургалтанд суух, мэдлэгээ дэвшлүүлэх тиймэрхүү үйл явдал болж магадгүй сар байна. Одоо тэгвэл мөнгө санхүүгийн байдал ямар байх вэ гэдгийг харъя. За аль болох тооцоотой авах гэж байна.
Хэрэггүй зардлаа таанах, эрсдэлтэй зүйл хийхгүй байхыг хичээх бах. Ажил төрөлтэй холбоотой орлого орж ирж магадгүй. Эсвэл ямар нэг өөр зүйлээс орлого орж ирэх бах. Тэр нь өндөр дүнтэй их хэмжээний мөнгө биш ч гэсэн чамлахааргүй. Дараа хэрэг болох юмд мөнгө цуглуулж хадгалж эхэлж магадгүй. За тэгээд энийг яах ёстой вэ, тэрийг яах ёстой вэ гэж санаа зовох үе байна. Гэхдээ заримдаа бодит байдлаас даваад хэтрүүлж бодоод биелэгдэхгүй айц давтаад ээж болох талтай. Бүр тэгтлээ их санаа зовоод ах юм бол яг юу тэгтлээ болохгүй байноу гэдгийг тооцоод үзээрэй. Өөр бас ямар санаа зорилготой мэддэхгүй хамаагүй хүнд итгэж боломгүй санагдлаа. Ер нь яг баттай л биш бол хүнд ч юунд ч битгий итэг. За зарим нь нэмж орлого олж болох зүйл хийх гэж байгаад хүмүүсээс шал хэрэггүй юм хийгээд ах юм гэдэг шүмжлэл сонсохоос айгаад юу ч хийхгүй яваад байж магадгүй. Хэрвээ тэх юм бол санаа зовх хэрэггүй. Танд өөрт хэрэгтэй л гэж бодсон бол түүнийгээ хийх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. За хамгийн сүүлд нь хүн хоорондын харилцаа ямар байхыг харъя. За харилцаан дээр ямар нэг дутагдал байвал түүнийг засахыг хичээгээд учрыг нь олох гэж үзэж магадгүй. Хүмүүстэй аль болох зохицохыг хичээн. Зарим нь олон хүмүүсийн дунд бужигнж магадгүй. Нэг хэсэг уулзалтаагүй найз нөхөд хүмүүстэй уулзаж магадгүй байна. Юм болгоныг өөдрөгөөр төсөөлөөд нэх гой үүлэн дээр хөвөд байгаа юм шиг хэсэг явж магадгүй. Яг ингээд хүмүүстэй айгүй аятайхан харилцаатай байж итэл болохгүй юм гараад ирж болох юм. Хүмүүстэй муудалцдаг ч байдаг юм уу? Хүмүүс таны бодож ирснээс нэг л өөр болоод ирэхийг үгүйсэхгүй. Ер нь за бодит байдал ерөөсөө ийм л байсан юм байна штэ. Энэ хүмүүсийн үнэн төрх ийм л байж. Тэгнэ гэж яаж мэдэх вэ гэхээр үйл явдал болж магадгүй. Гэхдээ та нэг талаараа хэрэггүй зүйлээс ангижрна. Худлаа юмд итгэж өөрийгөө хуурж явахааргүй болно. Ямар ч үйл явдал болсон танд ашигтай байдлаар иргэнэ. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн ирэх 9 дугаар сарын ерөнхий төлөвийг харцгаая. За хонглын үзүүрт гэрэл харагдаж байна. Маш хурдтай биш ч гэсэн таны амьдралд болохгүй байгаа зүйлс баг багаар дээрдээд байдал сайжирч эхэлнэ. Яг нэг та ганцаараа шаналж зовх ёстой ч юм шиг тиймэрхүү асуудлаас хөндөрөөд таныг хүнд байдалд оруулдаг зүйлээс салж холдож магадгүй. Тэгээд өөрийгөө шаналгадаг болно. Хүнд үе ард өнгөрч хоцорно гэсэн үг. Наашаачгүй цаашаачгүй таг гацаж зогсохгүй болно. Таныг уруу татдаг, таваараа байхад саад болдог хүн эсвэл ямар нэг зүйлээс сална. Ерөөсөө л ямар нэг юмны нөлөөнд автаж өчүүхэн юм шиг харагдахаа болно. Гэхдээ байдал баг багаар дээрдэж байгаа гэдгийг мэдээд байгаа мөртлөө хүнд хэцүү үе рүү буцаад очих үедээ гэхээс айгаад ээж магадгүй. Бас бусдын төлөө хит их зүтгэх нэг муу зүйлээс салсан ч гэсэн яг бүрэн дүүрэн салж чадахгүй дахиад өөр нэг муу зүйлд автах гэх мэтийн асуудал үүсч бас болох талтай юм байна. За дараа нь эх сард таны ажил төрөл ямар байхыг харцгаая. За сарын ихээр арай нэг санаа амраа байж болох арга чарга юу гэж болох уу гэж хайж магадгүй. Стресс, дарамт, төгөөлдөг зүйлсээс холдохоор шийдэж магадгүй. Ажлаас гарах, өөр ажил хайх, өөр тийш явах иймэрхүү үйл явдал болж магадгүй байна. Сарын дунд үед байдгаараа нэг хэвийн 50 байна. Зарим нь ажил дээр гэхээс илүү гэртээ цагийг өнгөрөөж болох юм. Тэгээд сарын сүүл үе муугүй байнах. Зарим хүмүүсийн хувьд шинэ ажилд орж магадгүй. Уг нь боломжийн байх юм шиг мөртлөө зарим талаараа
хүндрэлтэй зүйлс байхыг үүсэхгүй. Танд ингэх хэрэгтэй, тэгч хэрэгтэй гэсэн хэтэрхий их үүрэг хариуцлага ирж магадгүй. Ерөнхийдөө бол нэг иймэрхүү байх нь байна. Үргэлжлүүлээд эх сард таны мөнгө санхүү ямар байхыг харъя. За яг гол зүйл гэвэл анхаарал болгоомж судалгаатай байх хэрэгтэй юм байна. Дансны хуулгаа шалгаж үзэх ч байдаг юм уу? Ер нь жижиг сажиг гэлтгүй мөнгөтэй холбоотой зүйлсээ шалгаад үзчихэд буруудахгүй. Бас ямар нэг газараас зээл авах, гэрээтэй холбоотой зүйлийг сайн шалгаж нягтлж үзэх хэрэгтэй юм байна. Ер нь л мөнгө санхүүтэй холбоотой зүйл дээр яг баталгаатай гэсэн юмд л итгэх хэрэгтэй. Дээрээс нь яг итгэж болохоор хүнд л найдах хэрэгтэй. Үгүй бол дахин судалж үзэх хэрэгтэй. Тэгжиж ерөөсөө ингэж болдгүй юм байх шүү гэдгийг сайн ойлгож авна. Дараа нь ч гэсэн гинтэхгүй гэсэн үг. Тэгээд шин зүйл эхлүүлэх гэж байгаа бол мөнгөний тал дээр сайн төлөвлөгөө тооцоотой байх хэрэгтэй байна. Тэндээс тэр даруйдаа шууд их ашиг олохгүй ч гэсэн цаашдаа бага багаар ашиг орлого олоод явах бах. За одоо сүүлд нь эх сард хүн хоорондын ярилцаа ямар байхыг харъя. За заримдаа таны занд хүрэхдэх гээд байж магадгүй. Үүнээс болоод хүмүүстэй хил хамаа төдийлөн сайн уулзахгүй байх, эсвэл тэдэртэй бүр харьцаач болж магадгүй. Тийм учраас хит их сэтгэл хөдлөлд автаад хүмүүс рүү сонио үйлдэл гаргахаас болгоомжлох хэрэгтэй. Аль эсвэл таны эргэн тойрны хин нэг хүн янз болоод төлөвшөөгүй үйлдэл гаргаад ээж болох юм. Энээс болоод яадаг ч юм блэ дээ. Энэ хүнтэй харьцахад хэцүү, харьцахгүй байх ч хэцүү гэд хоёрдож магадгүй. Тэгээд танаас бусад хүмүүс ерөөсөө юунд ч оролцохгүй, юу ч хийхгүй байхад л та ганцаараа тэдний өмнөөс бүх юмд оролцоод би учрыг олоод өгье гэд яваад байж магадгүй. Ер нь энэ байдал голцоо танай гэр бүл дотор ажиглагдах бах. Танай гэрийнхэн таны хэрэг их байж магадгүй. Гэрийнхэндээ их анхаарч явах бах. Гэр бүл гэлтгүй өөр хүмүүс хооронд байсан ч гэсэн та тэгтлээ их хүмүүсийн хэрэгт оролцож тэдний өмнөөс явах хэрэгтэй үгүй юу бас нэг бодоод үзээрэй. Зарим юмд бол зүгээр л үгүй гэж хэлээд орхисноо ч дээр юм билүү. Хэрвээ тэх юм бол сарын сүүлд санаа амар санаа зовох юмгүй сайхан байж магадгүй харагдаж байна. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Баярлалаа.